Яг одоо гэрээр байнгын асаргаанд байдаг хүмүүсийг харахын тулд гэр бүлийн нэг гишүүний амьдрал тэр чигээрээ золиосонд гардаг байхгүй. Зөвхөн нэг өдөр асархад хүртэл хүнээс маш их энерги гардаг, маш их хүч гардаг. За би бол энэ асаргааг бол бизнес гэж хэлэх дурггүй. Яагаад тэгэхээр энэ бол баг юм буйны шахуу ажил болчдөг байхгүй. Аль нэг дүүрэгтээ ганцхан жишг ийм асаргааны төв нээж өгөөч нэгээч. Монгол улсын хэмжээнд бас тоо баримтаар аваад үзэх юм бол ер нь 35 он гэхэд яг нэг ийм альцгеймертэй хүмүүсийн ийм айран гарч ирж байгаа байхгүй бүр. Ийм мартдаг өвчтөй хүмүүс. Тэгвэл энэ хүмүүсийн сэтгэл зүйг одооноос эхлээд хамгаалдаг болмоор байгаа. Тэгээд асаргаа гэдэг яг нөгөө бизнес руу н ороод хайгаад үзгээр байхгүй. Энэ асаргаа хөгжиж байгаатай зэрэгцээд маш хурдан хууль нь батлагдах хэрэгтэй. Гаргаж байгаа шийдвэр хөрсөн дээр бууж байгаа хоёр нь ингээд ерөөсө хавцалддаггүй. Бид нэр одоо бодлогын хүрээнд дэмжинэ гээл нөгөө бичүүлээл аваад үлддэг. Тэгээл хаалга хаагдахад бүх юм бас л хаагдчихдаг. За би Lilo Care гэдэг одоо насан туршийн халамж гэсэн нэртэй юм гэрээр асаргаа сувилгаа үйлчилгээ үзүүлдэг газрын захирал нь Утган Чимэг гэж хүн байгаа. Ер нь бол яг энэ салбар бол дөнгөж анх удаа одоо Монголд дөнгөж хөгжиж ирж байгаа одоо нөгөө үндсэн суугдсан одоо нэг хөрснөөсөө цухах гэж байгаа юм салбар. Тэгэхээр зэрэг анх бол би яагаад энийг хийсэн бэ гэхээр мэдээж хүн өөрийн амьдралын туршлагаасаа одоо туршлагаасаа хараад тэгээд ер нь ийм үйлчлэгээ хэрэгтэй юм байна. Яг одоо гэрээр байнгын асаргаанд байдаг хүмүүсийг харахын тулд гэр бүлийн нэг гишүүний амьдрал тэр чигээрээ золиосонд гардаг байхгүй. Тэр хүн одоо хэдэн жил тэр хүн мэдээж одоо асаргаанд байна. Тэр хугацаанд ажил хийх хэрэг байхгүй. Гараад нэг найз нөхдөөгөө тухтай уулзаа суух зав байхгүй. Нийгмийн харилцаа байхгүй юм болчдөг. Тэгээд манайх бол үйл ажиллагаа явуулаад яг анхныхаа айлуудыг авч явахд бол зарим айлын хүмүүс бүр ингээд уцаар ярьж байхдаа уйлдаг байсан байхгүй. Ямар гоё юм бэ? Хурдан ирээч. Хурдан үрээд ирээч. Тэгээ ингээ очингууд зүгээр бушуухан шиг хүнээ хүлээлгэж өчөөд ядаж тэр өрөөнөөс нь гардаг байхгүй тэр хүмүүс. Яг гэрээр асаргаа сувилгаа авч байгаа хүмүүс маань эмнэлэг авахаа болцсон, тавилан тодорхой болцсон, аль эсвэл бол одоо нөгөө олон удаа эмнэлэг твтээд байхаар нөгөө дараачих хүмүүсийг аваад түр гараад ирсэн ч юм уу харвалт өгсөн ийм хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг тэр хүмүүстээр ямар сувилагч, ямар асарагч ажиллах ёстой юм бэ гэвэл дандаа ихэвчлэн эрчимтийн сэхээний ийм хүнд хүмүүстэй ажиллаад сурцсан ийм сувилагч асарагч нар байдаг. Тэгэхээр яг энэ хүний нөөц бол маш хомс. Зөвхөн нэг өдөр асархад хүртэл хүнээс маш их энерги гардаг, маш их хүч гардаг, маш их сэтгэл зүйн одоо нөгөө сэтгэл зүй хүчтэй байж ич тэр ямыг одоо тэр хүнийг асарч тоглоно штэ. Тэгэхээр зэрэг тэрийг одоо 3 жил хийцэн, 4 жил хийцэн, магадгүй 10 жил хийцэн энэ хүмүүсийн сэтгэл зүй бас маш хүнд болсон байж байдаг. Тэгэхээр манайхаас ер нь бол энийгээ бас ойлгоод эхэлж очиж уулзахдаа бас хүмүүсийнхаа сэтгэл зүйд бас айгүй их анхаардаг болоод өөртөө сэтгэл зүйчтэй болоод яг нөгөө тусгай нарийн мэргэжлийн эмч нартай болоод тэднэрийгээ бас гэрээр очиж зөвлөгөө өгдөг юм болгоод одоо амхандаа өргөжүүлээл. Хуваараа хийж байгаа хүмүүс бол мөнгө авчаад хаяа авчдаг ч юм уу. Нөгөө хүн хүнд байгаад нэг ганц үг мэдээж өвчтөе хүмүүс чинь сайхан ааштай байхгүй шүү дээ. Тэгэл нэг уцаарлал нэг үг хэлэхээр хаяа явчихдаг ч юм уу юм хариуцлагагүй байдаг байхгүй. Би бол аль болохоор хүмүүсээ хариуцлагатай байхыг хичээдэг. Дээр нь яагаад тэр хүмүүс эмнэлэг рүү гүгөөд одоо тэргийн цэртэй ч гэдэм үү те ортоо эмнэлэг рүү чирж очих хэрэгтэй юм бэ? Яагаад эмч нар гэрт нь очиод үзэж болтгүй юм бэ тий. Оншоо тавиад үзлэгээ хийгээд ийм эмчилгээ хийгээрэй гэд ядаж тэгвэл энэ улсын эмнэлгийн ачаалал багч гэсэн багсан шүү дээ тий. Тийм учраас манай дээр одоо нөгөө нарийн мэргэжлийн эмч нар бас байдаг. Тэд нар маань нөгөө гэрээр очиж үзлэг хийдэг, уламжлалтын эмч байдаг. Гэрээр очиод курс эмчилгээгээ хийдэг. Тэгэхээр нөгөө үйлчлүүлэгч нар маань
маш сэтгэл хангалуун байдаг байхгүй. Биднэрт маш их утас дуудлага ирдэг. Орон нутгаас хүртэл ирдэг. Усаас, хөвсгөлөөс, өмнө говьоос, дорнотоос гэдэг ингээ орон нутгаас хүртэл хүнээ явуулж өгөөч, асруулах гэсэн, харуулах гэсэн гээ ярина. Тэгэнгүүт нөгөө дундаас доош түвшний хүмүүс чинь нөгөө төлбөрөө төлж чаддаг. Тэгэл нөгөө ирээд та нар ингээд өгөөч, тэгээд өгөөч, одоо ядаж шарахын маань баагаад өгөөч, хараад өгөөч гэж гуйдаг. Тэгэл нэг удаа бид нар очино, хоёр удаа очино. Тэгэл гурав дахьаасаа эхлээл нөгөө сурлагч, асрагч нар ч хүртэл цалингүй бид нар явахгүй л гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр одоо яг энэ үйлчлэгийг ямар хүмүүс авч ийн вэ гэвэл дундаас дээш түвшний айлууд авч байгаа байхгүй. Төлбөрийн чадамжтай, боломжтой. Нэг бол хүүхдүүд нь гадаадд байдаг ийм хүмүүс л авдаг. Ийм үйлчлэгээ яагаад өмнө байдгүй байсан юм бэ? Яагаад энийг хөгжүүлж олдгүй юм бэ? Одоо ингээд та нар ийм байртай болооч тий ганц нэг хүн авдаг болооч гэдэг юм. Тэгэхээр зэрэг яг нөгөө хүний нөөц эдийн засаг хоёртой ингээд баригдчаад ингээд тэлжиж олдгүй, хомжиж олдгүй ингээд байгаад байгаа. Зориглоод эхлэхэд бол надад бараг уулзаагүй гишүүн ховор, эрүүл мэндийн сайд, одоо гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайд гэл бүхэл хүмүүс рүү алтан бичиг өгөөл ингээд ийм юм хийх гэж байгаамаа дэмжээч, туслаач, ямар зөвшөөрөл авах хэрэгтэй юм бэ, юу бүрдүүлэх хэрэгтэй юм бэ гэл ингээд яг ороод уулзахаар айгуу гой хүлээж авдаг байхгүй юу. Өстой чухал хэрэгтэй юм, наа чи хөгжих хэрэгтэй, байх хэрэгтэй. Бид нар одоо бодлогын хүрээнд дэмжинэ гээл нөгөө бичиг бичүүлээл аваад үлддэг. Тэгээл хаалга хаагдахад бүх юм бас л хаагдчихдаг. Тэгээ яг ингээд өөрөө хөөцөлтөд явахаар зэрэг манай монголч айгүй хэцүү. Заавал нэг танил талтай байх хэвээр. Тэрүүгээрээ дамжих хэвээр. Нэг хүнд нэг 5-10 төгрөг өгөх хэвээр. Тэгээ эн чинь бас яг одоо бизнес юм уу? Бизнес болгоод хөгжүүлчих юм уу гэхээр бас тийм биш байгаад байгаа байхгүй юу? Эн чинь мэдээж өвчтөө зовлонтой хүмүүсийг хасар цуулж ийн. Эндээс одоо ашиг гэдэг юм маш бага. Үнэхээр бага. Бид нар ч одоо соёлогчоо тогтоохын тулд, асрагчаа тогтоохын тулд баг нөгөө одоо хүмүүсээс орж ирж байгаа мөнгөнийх нь 90% нөгөө хүмүүстээ буцаагаад өгдөг байхгүй. Тэгэхээр үлдсэн 10%-аар нь за 20% байлаа ч гэсэн тэр 20%-аар бид нар эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлөөд дээр нь одоо нөгөө урсгал зардлаа нөхөөд ингээд явна гэдэг бол асар их одоо алдагдaltaй байдаг. Яг одоо тэр зарчмын дагуу явбал айгүй хэцүү. Сая нөгөө ерөнхий сайд маань 146 чиглэлийн одоо үйл ажиллагааг ингээд чөлөөллөө, зөвшөөрлөөс чөлөөллөө гэдэг чинь. Тэгээ тэрлүү нь ороод үзэхээр 6.8 төрлийн тэгээ 146 үйл ажиллагаа байгаа. Тэгээ тэрлүү нь орохоор асаргаа гэд байгаад байгаа. Тэгээд асаргаа гэд яг нөгөө бизнес руу н ороод хайгаад үзэхээр байхгүй. Нөгөө зөвшөөрөл авах ямар ч юм юу ч гарч ирэхгүй байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө гаргаж байгаа шийдвэр хөрсөн дээр бууж байгаа хоёр нь ингээд ерөөсөө хавцалддаггүй. Асаргааны тухай хууль гээд одоо ихтяг шүүн санаачлаад сая 1 сарын 5-нд анхныхаа хэлцүүлгийг хийсэн. Тэгэл тэрнээс хойш одоо чимээгүүл байгаад байгаа. Тэгээд мэдээж одоо альва хууль гэдэг чинь хэлцэгдэн цаашаа одоо их хурлаар орно, засгийн газраар орно, батлагтаад хэрэгжих гэсээрээ л одоо бас нэг 2-3 жил шаардлагатай болж болно шүү дээ. Тэгэхээр зэрэг яг миний хувьд бол ууг нь ажилчдаа энгэрийн камертай айлд оруулж ажиллаулдаг гэсэн. Анхнаас нь тэгээд гэрээ контрактаа хатуу хийн, энгэрийн камертаа оруулна. Дээр нь дахиад одоо тэр айлд ороод цаг тутам одоо нэг тэмдэглэгээ хөтэлдэг. Ямар хоол идсэн, ямар үйлчлэгээ үзүүлсэн тий гэд ингээд тэмдэглэгээ хөтлүүлдэг байсан. Тэгээд яг үйлчлэгээ авч байгаа хүмүүс маань дундаас дээш давхаргын айлууд болохоор зэрэг камертаа оруулахаар нөгөө хүний ирэх яриад гэр бүлийн нууц яриад ингээд камер зөвлөхгүй гэдэг юм ярьдаг. Тэгэхээр бид нарыг хамгаалах одоо ямар нэг хууль байхгүй учраас тэгэл нөгөө байгаа хуулиндаа захирагдаад камера аваад камергүй оруулахаас өөр аргагүй. Гэхдээ ер нь бол яг 8 цаг 24 цаг тэр айлд хүнээ орхиж ингээд хараа хяналтгүй орхино гэдэг бол ер нь бол маш хэцүү хүнд байдаг. Гаднаас нь харахаар айгүй амархан ажил юм шиг боддог байхгүй юу. Тэгэхэд тэр хүнийг асрахын тулд
сэтгэл зүйн дэмжих хэрэгтэй. Асарж байгаа хүн мөртлөө өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалах хэрэгтэй гэл маш олон ийм асуудлууд байдаг. Энэ одоо салбарыг хөгжүүлэхийн тулд хэрвээ одоо сувилагч хоёр талд ажиллаж байгаа бол ингээ гэрээ дээр ажиллаж байгаа бол одоо тэр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал ядаж хувь хэмжээг нь багасгаж өгөөч тий. Тэгээд тэр авж байгаа зөвшөөрлүүдийг энэ 146 даа багтаах юм альсгүй болвол юмаа бүрдүүлээд очиж байгаа хүнд нь хурдан ямар нэгэн одоо төрийн дарамт шахалтгүйгээр ингээд олгодог болчвол зүгээр байгаа. Дээр нь одоо миний ганц хүсдэг юм аль нэг дүүрэгтээ ганцхан жишг ийм асаргааны төв нээж өгөөч, нээгээч. Хамаагүй одоо чи ирээд ингээ санаачлаад нээгээч гэвэл одоо бэлэн байна. Тэгэхээр зэрэг одоо зүгээр нөгөө дүүрэг хороодууд дээр байдаг ахмад хөгжлийн төв байдаг шүү дээ. Ганцхан тэр төвийг л нэг ганц гоё өдөр өмжүүлэх болгочооч ахмад насны. Тэгэх юм бол ингээл эн чин аяндаа араасаа гараал ирэх юмнууд байхгүй. Тэгээ ер нь төр засгаас яг энэ тал дээр дэмжих юмнууд бол яг ингээд нарийн задлаа дээр бол маш их байдаг.